Тэгэхээр бэрхшээлийг даван туулахын өмнө яах нь вэ? Эхлээд тэр бэрхшээлтэй нүүр тулахныг зориг хэрэгтэй байна да. Магадгүй би тэр бяд гэдэг үгийг зоригоор илэрхийлэх гээд байгаа. Бэрхшээл гараад ирлээ, нүүр тулахаасаа өмнө аль хэдийн буугаад өгчдөг. Сурмал булттай. Бол тэр ямар дохио вэ гэхлээр өвөг дээдээс магадгүй маш их хүнд зүйлсүүд тохиолдож байсан. Хилмигдүүлэлтэд өртөжсэн, хүчрхийлэлд өртөжсэн, санхүүгийн өндөр ачаалал травмад өртөжсэн, амь насанд эрсдэлтэй дайн дажин гэх мэт тийм үйл явдлууд тохиолдож байсан. Одоо социализмын дараахийн амьдралын бид нэр туулсан зүйлс бол ингээд ботход нөлөөлөг. Сүртэй бид нар даваал гарцсан штэ гэж байгаа болооч яг үнэндээ ингээд энэ бидний бэд үнэхээр том травма болоод тогтцсон байдаг. Хилмигдүүлэлтийг бодоод үзэлээ те. Тэгэхээр зүгээр үгээ чөлөөтөө илэрхийлснийхаа төлөө би өөрийнхөө үзэл бодныг илэрхийлсний төлөө амь насаа алдна. Энэ бол ингээд бодит үнэн байсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр түрүүн хоёулагийн ярьсан дэвчээл, үгээ залгаал, яах вэ гэл ингээд яваад байгаа ч магадгүй удам дамжсан. Соёлыг дагаж орж ирсэн дэвчих процесс, амиа хамгаалах процесс болохоос биш жинхэнэ даван туулах зүйлс биш байгаа байхгүй.